Биенээсээ гэж урьж байна. За өнөөдөр манай дөрвийн бэг курсын оюутнууд маань төгсөх хонхныхон баяр ром дипломоо гардан авах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна. Энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн сургуулийн удирдлага, өргөдөн ирсэн зочид, багш, ажилчид, эцэг их бүхий л хүмүүс энэ өдрийн баярын халуун мэндийг хүргье. За ингээд өдрийн мэнд. За манай анги би нэг тус нэг товчхон танилцуулъя гэж бодож байна. Дөрвийн А курс бол нийт 31 сурагчтай. 31-ээс дөрөнд Ариуна багш ерөнхийдөө хэлсэн сонгодог хөгжмийн мэргэжлэр 12 оюутан, үндэсний хөгжмийн мэргэжлэр 15, хөгжмийн ухааны мэргэжлэр 4 оюутан бол суралцсан төгсөж байгаа. Дуулаачийн дөрвийн бэг курс бол нийт 19 оюутан төгсөж байгаа. Үүнээс бол 2 нь уртын дуу үлдэж байгаа оюутнууд нь сонгодог дуурийн дуулаачийн ангийг төгсөж байгаа ийм оюутнууд бол байгаа. Бас нэг нэмээд хэлчих юм юу гэхтэй зэрэг манай Өвөр Монголын өөртөө засах орноос 2 оюутан энэ жил төгсөж байгаа. Журамд байгальмаа хоёроо бас дурдхан зүйтэй гэж бодож байна. За одоо ангийнхаа ерөнхийдөө нэг гаргасан амжилт бүтээлээс нэг товчхон уул нь их юм байгаа л да. Гэхдээ одоо энэ цаг байгаа учраас маш товчхон хэлье гэж бодож байна. За манай энэ анги юуны өмнө бол одоо оюутан болоод сураад төгсөөд ажил дээр гарна. Үүний хамгийн гол нарийн учир нь бол энэ хүн болж төлөвшөх хамт олонч бие биенээ гэсэн сэтгэлтэй ийм уур амьсгалтай байх нь чухал гэж би боддог. Тэгээд манай энэ 4-р курсийнхан бол А, Б гэж ялах харгүй бүгдээрээ хоорондоо эвлээ найртай 1-р курсээс эхлээд сургууль зохиогч байгаа бүхий л ажилд идэвхтэй оролцдог ийм анги хамт олон байгаа юм. Тийм дээрээс Алтан намар гэж оюутнуудын дунд зохиогддог урлаг спортын наадамд бол хошоо тэргүүн байрд бол шалгарч ирсэн. Ер нь явагдсан уралдаан тэмцээний ер нь тэргүүн байрыг бол авцгаадаг ийм бол оюутан сурагчид байгаа. За үүнээс гадна одоо цаашаа ерөнхийдөө мэргэжил тал руу нэг бас ганц нэг үг хэлмээр санагдаж байна. Манай энэ жил 4-р курсд мэргэжлийн шалгалтаа 100% өгсөн 2 оюутан байгаа. Энэ бол Ууган Баяр, Ган Хуйг хоёрыг бол дурдхан зүйтэй гэж бодож байна. За үүнээс гадна манай оюутнууд төгсөхдөө бүгд тайлан тоглолтоо амжилттай хийж багш нартаа сургуульдаа эцэг их охтуудаа бол бас харуулсан үзүүлсэн өөрсдөө юу хийж чаддаг болсон тухайгаа үзүүлж харууллаа. За ер нь ангийнхан зүгээр товчхон би нэг юуг нь хэлж нэр дурдаад явчих гэж бодоод байна. За 4-аагаас нэр дурдах Ууган Баяр, Болормоо, Хүлэг Баатар, Өн Мөнх, Сугарт Сэрэн, Батбол, Цэцэг Сүрэн, Булгамаа, Ган Хуйг гэдэг бүгдийн дуучмаар гэхдээ арай бүгдийн дууж болохгүй. За 4-ийн Б курсээс инх билэг, Чамин чулуун, Хишиг Баяр, Отхон Туя, Ану, Чимбаатар, Батүүжин нарыг бол дурдхан зүйтэй гэж бодож байна. Их олон уралдаан тэмцээнд одоо тэргүүн байр, дэд байр энэ төр эзэлжсэн. Оны одоо тэргүүнүүд болцоож ирсэн. Тэр бидгийг хэл манай Сугарт Сэрэн бол морин хуур их наадамд оролцож 2 дугаар байранд хүртэл шалгарч ирсэн ийм амжилтууд байгаа. За манай дуурийн дөрвийн бэг курсын дуулаачийн ангийнхан бол энэ жил нацад дөржийн өчигдөө уран толгойд өөрийг бол тавьж үзүүлсэн. Энэ бол үнэхээр том амжилт байна гэж ингэж дурж хэлмээр. За иймэрхүү маягаар одоо их зүйл хэлмээр байна. Тэгээд яриагаа товчлоод энэ туран цугларсан одоо сургуулийн хамт олон нийт багш нар одоо эцэг их та нөхдийн хүчээр энэ хүмүүсүүд өдий зэрэгтэй бол хүрчээ. Тэгээд одоо ингээд мэдлэг боловсролоо эзэмшиж аваад улс их орондоо ихийг бүтээх урлагийн энэ замд орцгоож байгаа энэ үйл явцад нь одоо нийт төгсөгчтэй баяр хүргээд одоо энэ сурсан мэдсэн энэ бүх зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлээрээ эрч хүчтэй итвэг санаачлагтай мундаг уран
эмэгтэйчид болцоогоорой гэж одоо төгсөгчид та нартай бас багшийн зүгээс бол хүсэж байна. Ер нь ингэ бодоход бол манай хөгжмийн ангийнхан бол энэ сургуульд ороод 10 жил сураад одоо төгсөж байна. Дуулаачийн ангийнхан бол 5 жил суралцаад бол төгсчихэж байгаа. Саяхан л эднэртэй нэг анги болоод явцгааж байсан би. Гэтэл одоо ингээд сургуулиа төгсөж байгаа энэ үйл явцад үнэхээр сайхан санагдаж байна. За ингээд энэ хуран зүгэлэрсэн та бүхэндээ бүгдэд нь хамгийн сайхан эрүүл сарвал ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Эргээд бодоход ангиа эргэлж уулзахад нөхдөө мартахгүй гэсэн тангарагтайч маргааш уулзахын сан гэсэн хөнгөн бодол одоо төгсөгчд маань төрж байгаа. Энэ сургуулиас салаад одлоо гэхэд маргааш яг л энэ сургуулийг багш нарыгаа найз нөхдөө үгүйлийн санаа сэтгэл төгсөгч бүрт маань байгаа. Тэдгээр төгсөгчдийг төлөөлж өнөөдөр энэ агшинд төрж байгаа сэтгэлдээ бидэндээ хуваалцаач гээд Монгол Улсын консерваторийн хөгжмийн ухааны дуулаачийн сургуулийн төгсөх курсын оюутан Инх Билэг танд микрофоныг шилжүүлж байна.